Ингээд өнөөдөр миний төлөөсөд болохоор бүтээлийн уралдаанд оролцох боломж авах гэсэн байгаа. Гэхдээ энэ дотроос бол би юу ч чухалчилж авч үзмээр юм гэхээр зэрэг бүтээлийн тухай ярмаар байна. Энэ бол одоо бүтээл гэж юу хэлдэг вэ? Та нар юу гэж бодож байна? Хүн бол хүний бүтээсэн зүйл болон бүтээл ах уу? Тийм гэж бодож байгаа гараа өгдөө. Заал том болохоор зэрэг юу яахгүй. Бүтээсэн хийсэн зүйл болон бүтээл гэж бодож байгаа тийм. За үгүй гэж бодож байгаа гараа өгдөө. За тэгвэл хүн болгон бүтээх чадaltaй байдгүй. Тийм гэж бодсон гараа өгдөө. Үгүй гэж бодсон гараа өгдөө. Яасан пессимист үстэй. Айгүй яасан дэ өөртөө итгэл байгаа юм тийм. За тэгвэл бүтээл маш хурдан хугацаанд бий болж чадах уу? Тийм гэж утсан гараа өгдөө. Үгүй гэж утсан гараа өгдөө. За тэгвэл бүтээл маш урт хугацааны үр дүнд бий болдог гэж бодож байгаа нь гараа өгдөө. За ер нь бол юм байна л да. Бүтээлийг бүтээхэд бол хамгийн гол зүйл юу вэ гэхээр энэ бол санаа гэдэг idea. За энэ шин санааг хэрхэн яаж бий болох вэ? Энэ бол амин сүнс нь бол. Энэ бол одоо бүтээлийн үндсэн амин сүнс гэдэг утгаас шин санааг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг альва нэг асуудлыг гаргаж ирэхийн тулд хүн бол эхлээд бол юу вэ? Судалгаа хийж эхэлдэг. За судалгаа гэхээр өөр нэг асуудал ингээд олж харлаа шүү дээ тийм үү? Тэгвэл тэрийгээ болохоор зэрэг эхлээд ажиглах юм байна. Ажиглаад асуулт тавиад идэвхтэй сонсогч гэхээр зүгээр л хүний ярьж байгааг дангаж сонсоод ах юм байхгүй шууд одоо та тэрний тухай юу гэж бодож байна. Энэ өөртөө хэрэгтэй хэсэг рүү ингэж чиглүүлж гэж асууж яваад байна. Тэгэх юм бол нөгөө хүн чинь бол ингээд өөрөө ирэхгүй те өөрийнхөө мэддэг чамд сонирхолтой хэрэгтэй юмсууд руу ингэж явж эхэлсэн шүү дээ тийм үү. За тэрнээс гадна болохоор энэ асуудлынхаа хүрээнд маш одоо ингээд нөгөө судалгаа нарийн гүнзгийрүүлж судалж эхэлнэ. Энэ чиний одоо сонирхож байгаа сэдвийн дагуу ч юм уу бүтээлийн дагуу тэг хийх гэж байгаа юмны дагуу хэр зэрэг юмсууд хийгдсэн байгаа юу нь хийгдээгүй байгаа. Тэрийг харж ингэж яаж ирж хагаад судалгаагаа ингэж яхад энэ мэд болохоор зэрэг одоо нэг чи нэг асуудал төвшүүллээ тийм үү. Энэ асуудлынхаа дагуу энэ нэг ажиглан, асуун, сонсон гэдэг энэ маань ингэж яг айгүй олон ингэ мэдээллүүд ирэхээр чинь задарна шүү дээ тийм үү. Энэ задарсан юугаараа одоо энэ би одоо эхний юм дээр явж байгаа аахгүй юу. Задарсан юм дээр бол дараа нь болохоор фокус буюу одоо энэ асуудал дотроос яг алийг сонгож авах уу гэдгээ сонгож авах. Тэгэнгүүт энэ маань болохоор зэрэг өргөн байдлыг ахаад нарийсгаж өгөхөд за нарийсгаж өгөнгүүтлээ зэрэг энэ санаагаа хэрхэн хөгжүүлэх үү гэж байгаа. Энэ санаагаа хөгжүүлэхийн тулд яг нь brainstorm буюу одоо сэтгэлгээний задлан шинжилгээ гэж байгаа. Энэ дээр бол яг үхээр зэрэг ямар ч мэрэгжлийн хүмүүстэй мэдлэг, боловсрол, нас хамаагүй те ийм хүмүүс одоо 5 хүнийг ч нэг цуглуулаад ч юм те энэ асуудлаа гэдэг ярьдаг. Та нар одоо яаж хийх вэ? Юу гэж бодож байгаа юм те? Ингээд ихээр чинь хүмүүс чи янз янзаар гэж хэлж эхэлдэг. Яг бол чи өөрөө болохоор нэг юм асуудлыг бол нэг талаас нь хараад байж магадгүй шүү дээ. Тэгэхээр шал өөр мэрэгчлээ хүн болохоор яах вэ? Шал нөгөө өнцгөөс нь хараад хэлэх юм боломжтой те. Тэгэхээр зэрэг нөгөө асуудлын хүрээг буюу одоо шийдэлтийг хүмүүсийн санаануудыг цуглуулж авна. Энэ хүмүүсийн санааг цуглуулж авсны үр дүнд болохоор зэрэг одоо нэг шийдэл анализ хийгээд эндээс ямар шийдвэрийг хийх нь илүү эрэлт хэрэгцээтэй байх уу, яаж тэрэндээ хүрэх үү гэдгийг олж аваад тэгээд их загварыг бүтээнэ. За их загварыг бүтээсний үр дүнд болохоор цаашаа болохоор хамтарч ажиллах буюу одоо зах зээл рүү орж явах байх. За ер нь бол бүтээл гэдэг маань болохоор зэрэг ердөөсөө хүн дээр төвлөрсөн байх хэрэгтэй байдаг. Асуудалд шийдсэн, хамтарч ажилласан. Тэгээд бол ер нь бол үндсэн одоо бүтээлийн үндсэн зарчим бол шинэлэг тал болон бүтээл сэтгэлгээ хоёр хосолж ээж бүтээл болж өгдөг. Тэгээд бол ер нь ямар нэгэн бүтээлийг хийхдээ бол мэдээж хэрэглэгчийн үүднээстэй хэрэглэгчийн хэрэгцээг хангах энэ өмч хандлагыг бол гаргаж ирж ш та нарын бүтээл маань эрэлт хэрэгцээтэй болж өгдөг. За ингээд явцаараа энэ доотлын зураас нь юун дээр бол ингээд харахад бол тий эхлээд болохоор зэрэг хэрэглэгчийг өөрийгөө мэдрэх. Яг одоо хийх гэж байгаа зүйлийнхаа тухай бодно шүү дээ тийм үү. Би хэрвээ хэрэглэгч юм бол эсвэл одоо жишээ нь дизайнер зураач хүн байлаа гэж би хэрвээ үзэгч байсан юм бол тийм. Энэ санаагаа ямар байвал илүү надад тусах гэж гэдэг юм те ингэж бодож эхлэх шүү дээ. За тэгмүүлээ болохоор зэрэг одоо хэрэглэгчийн үүднээс өөрийгөө тавьж ингэж асуудлыг хараад тэгмүүлээ бол одоо олон төвшин мэргэжлийн одоо хамтарсан ажиллагаа гэж байгаа.
өөрөөр мэргэжлийн хүмүүсээр яаж ярилцсан. Тэгжээч эхний бүтээл буюу дараа нь болохоор зэрэг хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжийг бий болгох. Хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамж хязээ бий болгох гэхээр зэрэг нэгдүгээр болохоор зэрэг эрэлт хэрэгцээтэй бүтээл байх хэрэгтэй. Нэг үндсэн тавьсан зорилгынхаа дагуу юм бүтээлийг хийсэн байх хэрэгтэй. Тэгмээ үр дүнд хүрсэн байх хэрэгтэй. За тэгээ бол одоо ингээд юу яаж байгаа? Ямар нэгэн бүтээлийг хийхэд бол 3 дахь нэмэх нь 1 гэсэн одоо юм зарчим байдаг. За эхний үе нь болохоор зэрэг бэлтгэл үе хадж байна үү те? Бэлтгэл үе, хоёр дахь нь болохоор боловсруулах үе, зохиомжлох үе. Түрүүн эрдэмтдийн өгүүл дээр нэг 4 үе байсан шүү дээ, санаж байна уу? Бас нэг ойролцоод байх нь шүү дээ, тийм ээ. За энэ болохоор зэрэг энгийн төвшнийх байдаг. За иймэрхүү маягийн болохоор одоо би нэг түрүүнийг асуусан шүү дээ. Та нар ингэ бүтээл их маш богино хугацаанд хүрч болно гэж бодож байна гэж асуусан тийм үү? За энэ маань болохоор зэрэг хизээд богино хугацаанд бүтээл төрж болох вэ гэвэл зөвөр зурган дээр л ярил л да тийм үү? Одоо бүгдээр нь зургийг уйлуулах байх тийм. Зураг дээр ярих юм бол одоо маш их сэтгэлийн хөөрөл болол тийм. Ингээд одоо яхад тэрний үрдэнд гарч ирсэн бүтээл гэж магадгүй. А тэгтээ тэр зураг чанар байх хэрэгтэй гэхээр тэр хүн маань бол чадвартай байх хэрэгтэй. Туршлагатай тийм. Техник эзэмшсэн байна. Тэгжээч энэ маань болохоор зэрэг богино хугацаанд гарч ирдэг. Тэгээ энэ энгийн үе маань болохоор бэлтгэл үе, боловсруулах үе, зохиомжлох үе бол одоо яг энэ зураг мөргөн дээр ч бол байж болно. А тэгтэл бол одоо дизайнер хүн, технологич хүн, инженер хүн бол бид нар бол яах ёстой вэ гэвэл нэмэлт 1 гэдэг юу бол шатвал маш чухал байдаг. Энэ маань болохоор шалгах байдаг. Хийсэн бүтээл маань болж шалгаж үзээ. Тэгээ энэ маань болохоор болж ийнэ болохгүй гэдэг үү. Нэгсээ шалгах гэдэг маань болохоор зэрэг хүн бол ер нь бол ямар нэгэн бүтээлийг төрөхөд бол одоо хүн рүү төвлөрсөн байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг бол одоо устгах биш, бүтээх юм дээр илүү байх хэрэгтэй тийм үстэй. Тэгээ одоо ямар энэс гарч ирэх үр дагаврууд юу байх вэ гэдэг юм дээр заавчгүй шалгаж яаж утсан үрдэнд шин санаа чинь гарч ирж байгаа хэвээр. За альва нэгэн шин санаа гаргахын тулд бол энэ 3 чадвар байх хэвээр. Brain thinking буюу одоо нэг хүн бодох, эргцүүлэн бодох, чанарыг хөгжүүлэх, за тэгээ тоог дээшлүүлэх. Одоо нэгсэн ямар нэгэн одоо үйлдвэрлэлийн одоо тоонч хөрөмжлөлт чинь бол одоо цагт минутанд ч одоо хэдэн юу ч гаргадаг тийм. Тэгтэл бол энийг сайжруулах гэж бодох юм энэ бол зорилго. Сайжруулж чадсан бол бүтээл мөн сайжруулах гэх юм байна. За тэгээд бол энэ бүтээлийг гаргахын тулд ер нь бол одоо 6 одоо хүнд яг тус болдог чиг хандлууд байдаг л да. Энэ болохоор зэрэг бол юу гэвэл нэгдүгээр тал бол тодорхой бус үзэл бодол дээр одоо тийм одоо юу ах хэвээр эсрэг үзэлтэй биш. Яагаад ийм үзэл бодол гарч ирсэн бэ гэж бодож хэцүүлж бодож тэрэн дээр бол судалгаа хийж болно. За альсвал одоо юу love adventure буюу одоо нэг юу аялал жуулчлах дуртай байх. Тэгэхээр ямар нэгэн шин соргын зүйл дуртай байх. Өөртөө итгэлтэй байх. Тэр нэг юу анх дэх сэтгэлгээ буюу одоо нэг хүн төвт үзэл гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Original mind гэдэг тэр үг бол заавч байх ёстой. Тэгэхээр ямар нэгэн өөрчлөлтөд дуртай байх ёстой. Тэгээд бол ямар нэгэн зүйлд хүрэх хүсэл тэмүүлэл байх ёстой. Тэгээ энэ 6 минь байж ч бол яадаг. Одоо нэг шинэ бүтээл хайх тэр хүсэл эрмэлзэл. Бүтээлийг юу хийхэд бол аюу тийм амархан зүйл биш шүү дээ. Үүндээ бол маш их удаан их сайблууд явдаг шүү дээ. Нөгөө нэг юу hero гэдэг хүүхэлтэй кинон дээр өгдөг шүү дээ. Хүнийг имчилгээд тэгээд тэр ах нь эдэн удаа нэг орлого 2 тагсаар бол 88 тооцоолох тэр үрдэн гарч байгаа. Тэр хүүхэлтэй кинон дээр хэлж байгаа гэсэн яг үнэхээр бол хүн хүссэн үрдэнд хүрэхийн тулд тийм удаан явдаг байхгүй. Тэр хэмжээгээр бол одоо нэг өстө амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. За энэ төсөөл гарахад цаад болдог 5 нөхцөл байдаг. За энэ болохоор зэрэг юу гэхээр зэрэг одоо хэтэрхий хуучин өнгөрсөн цаг хугацаатай хэтэрхий юу байдаг. Холбоотой байдаг. Тэгээд эргээд би хэрвээ тэр үед тэгсэн болов гэдэг тийм. Бид нар ч болохоор ч нь бол ер нь бол ирээдүг ч их сайтан байхгүй тийм. Өнөөдөр амьдарч байгаа ирээдүр явдаг. Муу юм болсон байлаа гэх бол өнгөрсөн зүйлтэй орхиж явах хэрэгтэй. Тэгээд тэрнийгээ нөө суурьцахаар нөө хүүхдийг нь бас таа шүү дээ. Дандаа хүүхдийг нь жишээ ярьдаг. Нөө малгай яг нэг дотор амьдардаг нөө үнцэн хүүхдүүд байдаг. Тэгээд зохион бүтээгчний хүүхд гэдэг малгай зохиодог шүү дээ. Тэгээд тэрийг өссөн болохоор бүх нөө оюун санааг нь өндөртчдэг. Санаж байна уу? Тэгсэн чинь нөө тэд нэг хүүхд нэг
юу бейсбол тоглож байгаа нэг ганц цохилтыг унтаад марцнаас болоод муу дөрвөлчдөг шүү дээ. Тэгэл ердөөс юм болохоор би хэрвээ тэнд тэгээд өөрөө алдааг болохоор өөр хүн рүү чихээл те би болоод тест нэр хэрвээ тухайн үед би унтааг байсан. Ягаад би унтаа унтсан гэхээр бид нар буруутаа гэдэг. Хүнийг ингээд буруутгаж ингэж яасан болоод нөгөө мод оюун ухаанд нөлөөдөг малгайг чинь шал буруу юм чиглаад нөгөө мо ирээдүйн 8 болдог шүү дээ. Тэгэхээр зэрэг бол нөгөө өнгөрсөнтэйгээ холбоотой энэ Google-тэй кино ч гэсэн бас санаанууд гарч ирдэг байхгүй. Өнгөрсөнтэйгээ хэд их холбоотой бас тэмээ байдаг. За хоёр дахь болохоор зэрэг өөрийнхөө одоо нэг таатай орчинд байх дуртай. Нэгсэнд бол одоо таалагдж байгаа үнээр харьцаад байдаг. Таалагдахгүй үнээр харьцахгүй тийм. А яг үндэ бол чи таалагдахгүй үнээр харьцсан гэх юм бол энэ маань болохоор зэрэг чи өөрөө ингэ даван тулж гарч ирж байгаа байхгүй. А тэгэхээр зарим нэг тохиолдолд бол тэг хэрэлдэж танилцаад маш сайн найзууд болсон тохиолдол байдаг шүү дээ үстэй. Тэгэхээр зөв өөрийнхөө комфорт зон гэж хэлдэг л да нөгөө байх нь орчиндөө ингэж явж орохоос илүүтэйгээр өөрийг эвдэж гарч ирж байгаа хэрэгтэй. За энэ болохоор зэрэг авторитар буюу одоо нэг хэтэрхий одоо нэг нэр нөлөөний дарангуулах үзэл. За өөрийн гэсэн хүч чадал муутай өөртөө итгэлгүй сул дорой айлсгүй ямар бусдад юм авчдаг одоо юу гэсэн ингээд өөртөө санаагаа авч үлдэж чадахгүй ч юм уу те. Одоо юу гэдэг тэгэл би чадахгүй гэдэг. Энэ маань л болохоор миний одоо сул талууд болж өгдөг. За шинэ санааг гаргах бол юм одоо юу 6 зам байдаг. Энэ болохоор би танарт айгүй энгийнээр тайлбарлаад яриад байгаа шүү дээ. За нэгдүгээр болохоор зэрэг хүн өөрөө хүсчээж ямар нэг юм бүтээдэг. Тийм болохоор би энийг харж чинь би энэ хийж чадна гэдэг. Тийм болохоор оюутнууд дээр ч гэсэн би бол хэлж байгаа шүү дээ. Энэ бол хэрвээ чи өөрөө сурахыг хүсэхгүй бол ямар ч аяастай багш чамайг сурч чадахгүй. Сурах хүсэл эрмэлздэг бол чи өөрөө өөртөө бий болгож байна. Яг тэрэн шиг чи бүтээл турах ч юм уу те ямар нэг юм хийхин төлөө хүсэл эрмэлзэл хангах байх хэрэгтэй. За хоёрдугаар болохоор зэрэг бол та нарын хийж байгаа зүйл маань эрэлт хэрэгцээтэй байх хэрэгтэй. Нийгмийн шаардлага байх хэрэгтэй. Одоо ч энэ зурган дээр болохоор зэрэг жоохон үг тамхитаж байгаа. Энэ бол асуудал тамхиталтай бол одоо юу гэдэг те хүн бол өөрөө зөвхөн өөрийгөө ордуулж байгаа гэж бол орчныг ордуулж байгаа. Дээрээс нь энэ маань болохоор зэрэг хүүхдэд муу нөлөө өгч байгаа гэх мэт энэ бол асуудал болж гарч ирж байгаа болохоор нийгмийн эрэлт хэрэгцээгээр суурьж гарч ирж байгаа. Тэ? За өөр болохоор зэрэг бас нэг болохоор зэрэг юм даа юу гэдэг нь ямар нэгэн одоо өөр улсад те зохион бүтээгдсэн нэг зүйл байгаа шүү дээ. Энийг л шууд барьж аваад хууль барлахтаа биш. Японд good idea буюу одоо сайн санаа байсан юм аваад Монголд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хэрхэн монголчлох вэ? Тэрийг заа шинж ингээд янзлаад одоо Монголд ингээд тааруулаад хийх юм бол энэ маань болохоор бүтээл болох уу? Болон шүү ажиллагаа хийсэн юм чи тийм үстэй. За тэгээд бол бас энэ одоо бас юугнуудыг сольж яаж хооронд яаж болно одоо нэг үйлдвэрлэлийн чиг хандлагуудыг өөрчилж байна. Одоо айгүй нэрд гарч байгаа хөгжим бүжгийн хөгжмийг диско клубд одоо тавихад бол мэдээж амар дуртай болж ирсэн тийм үү. А тэгэхээр энэ аяыг бол одоо ингээд компьютерны тоглоомч ч юм уу те оруулаад ирэхээр тухайн үед айгүй цагтаа хөл нийлүүл авах гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо зөвхөн хамгийн наадлын жишээлбэл PCI нэг юу байна штэ. Дуу хэлсэн штэ те. Тэр чинь бол наах гарч ихэд ямар хурдтайгаар нэг YouTube дээр айгүй хандлтын тоогоор маш хурдтай болсон шүү. Тэгэл ирэнгүүл чинь хүмүүс чинь амар анхаарал хандуулаад тэгтээ бол тэр бол айгүй удаан менежмент хэцүү бодлогонд судалгаан дээр суурьж хийгдсэн бүтээлтэй тэр клип чинь бол тэгтээ тэр клип амжилттай гарч ирсний үр дүнд эргүүлээд тэр одоо хувцсны загвар модонд орж ирж байгаа тий. Тэр аюулууд өдөөсөө хаан бол хаана явдаг болж байгаа. Тэгээ Ганам годом тэр дистрикт буюу одоо тэр дүүргийг хүмүүс очиж үзэж байгаа, соёлын аялал жуулчлал хөгжиж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд бусад юм гэж хэлж орж ирдэг эрэх боломжтой. За өөр 5 дахь нь болохоор зэрэг нь бол хөгжлийн явцад бол одоо за IMAX гэдэг чинь кино театр одоохондоо байж байгаа. Тэгэхээр бол энэ маань болохоор гэрийн хом театрт одоо хэрхэн оруулж ирж болох вэ? Одоо тэгэхээр Японд болохоор зэрэг 3D гэж ярьжсэн чинь 4D одоо бүр 7D болчихж байгаа шүү дээ. Тэ? 3D ч болохоор ч нэг хараагаар мэдэрч болон дуу шугамаар явчихсан шүү дээ. Тэгэхээр бол нэг 7D ус чинь үнэр гараараа хүртэх үедрэг хүртэл хийж эхэлж байгаа байхгүй юу? Тэ? За бас өшөө хоёр өөр зүйлийг ингээд нийлүүлээд
те ингээд шинэ бүтээл гаргаж ирж болно. Тэгэхээр зэрэг бол одоо энэ ковбой буюу астронавт буюу одоо нэг сансрын хэлбэрүүд янгуул сансрын ковбой гэдэг юм уу одоо сансрын хамгаалагч нар ч юм те. Их мэтлэнгээр одоо ийм шинэ санаа гарч ирж байна. За энэ шинэ санаа гаргах техникүүд бол ер нь бол юу байдаг вэ? Олон янз байдаг. Гэхдээ бол хамгийн энгийн одоо бидэрт боломжтой зүйл гэх юм бол ер нь бол одоо энэ ярилцлагын одоо хоорондоо гэж бол санаа хуваалцаж ярилцах бол юу гэдэг нь бол боломжтой. Яг л хүн гэдэг чинь өөрийн ертөнцтэй байдаг. Өөрийн үзэл бодолтой, өөрийн заншилтай, хүмүүжлэлтэй тий. А тэгэхээр нөгөө хүн ч гэсэн бас өөрийн ертөнц байгаа шүү. Тийм болохоор чиний харж байгаас илүүтэйгээр нөгөөх нь бас өөр янзаар харж ирэх магадгүй. Тийм болохоор энэ хоорондоо харьцаж ярьж иж санаа өгчүүлэх бол боломжтой. За ямарваа нэгэн шин санаа гарч ихэд хитрхи айгуу тийм итгээд сонин содон санаа гарч ихэд бол тэрэн дээр бол их одоо гэдэг өө ямар тэнийг гэдэг юм тийм бодохгүйгээр те энийг бол одоо магадгүй тэр яг тийм санаа гарч иж байгаа магадгүй нь бол хэрэгжих боломжтой ч явах юм бол үгтэйгээр бас хүлээцтэй хандах хэрэгтэй. За тэр нөгөө шүүмжлэлтэй хандахгүй тийм ээ. За тоон үзүүлэлтээр суйрлах. За тэгвэл хоёр өөр зүйлийг хооронд нь нэгтгэж өрөх. Одоо энэ сүүлийн тэр зурган дээр яг өөрхөн явж байгаа. Хоёр ингээд цагаан цайвар шаргангийн цамц болон улаан цамцыг нь бол энэ юу дээр дизайн явдаг хандсан дээр нэг шаргалангийн орчиж байгаа тий. За тэгээд бол хоёр хүн ингэж хоорондоо ярихдаа бол бас нэг уулзалт гэх юм да одоо тий. Санаа бодлоо хуваалцаж ярихдаа бол юу нь бол ярьж байгаа. Нэг нь яриад хамт нөгөөх нь ингээс дуугаа сонсоод хонлон нь бол нэг үгэл тавалтын одоо юу огтхгүй. Тодорхой хэмжээгээр л өөрийнхөө санааг илэрхийлж тэр үнийг чиглүүлж ингэж ярьж танд юм бол сонгож өөртөө хэрэгтэй зүйлийг сонсож байгаа юм тийм ээ. За ямар нэгэн тод биш санаан дээр бол нэг тийм одоо юу гэдэг толерант гэхэр зэрэг бол их нийлэмжтэй хандах гэсэн үг л те эсрүүцэж ярихгүй гэсэн үг те. За тэгээд бол хүнтэй юу харьцахад бол эхнээсээ бол айгүй тийм энгийн баг. Эхлээл ингээл амар юм чухал царайлал ингээд зогсоод байвал нөгөө хүн чинь ч гэсэн амар сэтгэл санаагаар нээхгүй шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор бол энэ бол айгүй чухал байдаг. За үүнээс гадна болохоор зэрэг энэ уулзалтын одоо техник дээр болохоор зэрэг improvisation and thinking гэж аах байна. Improvisation гэхээр зэрэг энэ за зүгээр ингээд одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр нөгөө үзэл бодлоо ингээд илэрхийлж хийж явах байгаа байхгүй. За хөгжмөр бол яах юм бол аяг мундаг төлдөр урчлаа гэх юм бол тэгээ заавч нот хараад ингээд одоо Бетховены сонатыг тоглох ч юм уу тийм биш. Яг тухайд амар сэтгэл зам би нэг аяг тоглохыг магадгүй шинэ айд өгч магадгүй тий. Тэрэн шиг бол одоо ямар ер нь бол санаа болон тэр импровизац бол юу гэдэг нь тодорхой хууль дүрмийн дагуу биш өөрөө хүсэлтэй гинт юм тайван одоо тайван биш сэтгэлийн хөөрөлтөд хөдлөгдөж сэтгэх гэсэн. За уулзалтанд бол мэдээж бол хүүнтэй уулзах хүн болго өөр өөр гэдэг. Тийм болохоор энэ зургуудыг бол одоо ингээд Путин, Ленин, Нурцуур юу гэдэг л янз бүрийн байдаг шүү дээ. Ингээд олон хүнтэй ярих тусам чиний хийх ёстой юм аяг тодорхой болчихлоо. За тэгээд тэрнээс гадна болохоор би хэрвээ элвчин байсан бол яах вэ? Бодох хэрэгтэй. Мөрөддөг шүү. Хүн мөрөддөж шүү дээ. Юу нь л их юу шүү дээ. Анх юу онгоц яагаад бий болсон юм? Хүн гэдэг шуур шиг эсхийг хүссэн шүү дээ. Тэ? Тэгэд ихний орлогууд нь юу гэдэг юм далуу шуур шиг далавч хийгээл ингээл Google-ийн кинон дээр кино мөн янз бүр юм байдаг. Тэгжээснээ бол дельтаплан буюу одоо нэг юм жижиг юм одоо оврын одоо юм эсэх төхөөрөмж гарч ирээл. Тэгэл явсаар агаар тэр чинь онгоцны юу болж байгаа шүү дээ. Тэгээд онгоц нь улам л одоо хурцсаал тий цагт хэдэн километр ч гэдэг юм улам сайжрал ингэж явж байдаг. За хүний ертөнц гэдэг бол ердөөсөө л нэг юм амар олон зүйл байж байгаа. Хууль дүрм байдаг. Хэрэглэгч өөр болоос хэрэглэгч тийм ээ одоо сургууль, ажил гэдэг үйл явц байдаг. Одоо нэг 5 метр хүү байдаг ч хэмжлэнгээр ингээд одоо хүнийг ингээд яах юм бол залуу төсөлд мангар олон зүйлүүд байдаг. За харин энэ хүн болгоод бичлэн байдгүй шүү дээ. Өөр гэсэн өрүүл шинжлэх тийм үү. А тэгэхээр бол өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Яаж бүтээлч байх вэ гэдэг бол аюул том асуудал байхгүй. Бид нар түрүүн жил Дамбатаргаа та оюутнуудаа уулзуулж ирсэн л да. Төрийн шагналда зохиолч Дамбатаргаа. Тэгээ манай хүмүүнээс манай хүүхдийг асуусан л да. Та ингээд яаж тэ ийм олон бүтээлүүдийг тийм нэг олон зохиолууд бичсэн гэж асуусан чинь хүн бол ер нь бол бүтээхийн тулд өөрийгөө байнгын форум барих хэрэгтэй гэж байна. Тэрний төлөө бол би өдөр болгон бичдэг. Жохон ч хамаагүй зохиолыг бичдэг. А зарим тохиолдолд бол бичиж чадахгүй байдаг. Одоо ч нэрэж тийш гадаад руу явах ч юм уу те. Зам дээр таарах юм бол
би бол ном уншдаг гэж байгаа байхгүй. Тэр нэг байнгын тогтмол өөрийгөө хөвшүүлж ирсний үр дүн бүтээлч гараас нь гардаг юм болж байна. Тэгээд төгөлдөр уурч дээр зураач дээр ер нь бол юу байдаг шүү дээ. Байнгын төгөлдөр уурч нөгөө байгаад нөгөөдөө ингэж хийж явахгүй бол хуруу нэг юу байгаа. Хурдан ингэж гүйжигдэх хэцүү хэцүү тоглолтууд хийхдээ хэцүү болчих шүү дээ. Зураач гэсэн яг юм хэрэг чинь. Би бол миний үндсэн мэрэгэл зураачтай. Тэгэл яг ч юм бол зурхгүй юм удаж байгаа л ойлголт гэдэгсэн. Зурхгүй яж байгаа удаж байгаа яг зурх гэхээр гар ингэ дэмэлж өгөхгүй нар те. Тэгэхээр зэрэг амар мундаг яадаг юм бол гараа гэж хэсэрж байгаа даа. Зурж урдаг ойлгомжтой байх те. Тэгэхээр зэрэг энэ чинь нөгөө форм алдаад байхгүй. А ямар нэгэн бүтээлийг хийхэд бол хүн чинь бас байнгын өөрийг ингэ нөгөө цэнэгжүүлээд яваад байх хэвээр. За энэ болохоор зэрэг яаж одоо орчин үеийн технологийн эрен үед өөрийгөө яаж одоо төлөвшүүлэх үү одоо ингээд юу анхаарлыг сарниулахаар яаж чадах вэ гэж байгаа. Тэгэхээр зэрэг өөрөө сууж байгаа ширээгээ цэвэрлэх гэж нэг тодорхой даалгаврыг хий. Зарим тохиолдолд юу хийх бол яг өдөрт нэг те 10 минут ч юм уу яг тодорхой байнгын автоматар хийх гэсэн тийм хөрсдөг. Тэгээд бол энд одоо өөрийг нэг бүтээлч байлгахад бас нэг одоо нэг садаа болоод идэх зүйл маань бас цахим ертөнц болоод байгаа байхгүй юу? Тэгээд болчвол одоо Twitter, Facebook одоо юу гэдэг эднэрүүдийг хаагаад тэгээд хэрвээ нэг шуудаан шалгах юм бол өдөрт одоо 2-3 удаа яг тодорхой цагт шалгадаг ч юм уу тий. Байнгын тэн дээр байгаад байхгүй. Тэгвэл бас нэг мессеж ирээд гэдэг тий. Тэгвэл анхаарал тавьчих. Ингээ сарин гэж үзэхгүйгээр тэр notification бай тэрийгээ болохоор юу унтрааж ирж ингэж явуул илүү дээр гэдэг гэж. За тэгээ бол ер нь бол энэ бүтээлийг Осборн гэдэг Осборн чеклист гэдэг юм. Энэ болохоор манай хүмүүс болохоор зэрэг ер нь бол энэ brainstorm гэдэг ярьдаг шүү дээ. Одоо янз бүрийн санаагаа ингээд нэг доор ингээд олон 5 ер нь олон хүмүүс их цугларчулаад аяг хүнд байдаг байхгүй юу? Нэг асуудлыг дэвшүүлээд тэгээд тэр хүмүүс тэр нэг асуудал дээр ингээд шийдэлтүүдийг бичиж ярихад аяг хэцүү байдаг. Ер нь бол 5 бол ер нь оптималны 5 гэж ярьдаг л да. Тэгээд бол энэ Осборн бол анх одоо тэр brainstorm-ын онлайн тухай бичижсэн. Тэгээд манай хүмүүс хараа зэрэг бол ер нь бол ямар нэгэн шийдэлт хийхин тулд хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж үзэх гэж байгаа байхгүй. Тэнгүүлээ тэрийг одоо дасан зохицуулах уу, шинжлэх үү, тий? Томсох уу, багасгах уу? Тэгээ одоо энэ юу вэ? Буцааж өөрийг өөрчлөх үү? Айлбал бүр тэр утгаа бүр ингэ шийдэлт байсан чи тэр бүр эргүүлээд эсрэг одоо юм шийдэлтийг гаргах уу гэх мэт одоо ийм асуултуудыг асууж агараа гэж байгаа байхгүй. Яг тэгвэл нэг юу асуудал байж шийдэлт гардаг. Тийм ээ? Тэгэхээр тэрийг бол ер нь бол айгүй тийм үү байх хэрэгтэй. Эрэл хайгуул бол байнгын хийх шаардлагатай. За энэ нэг юм бичихэд хүн болгон бичихэд бол өөр өөр гэдэг шүү дээ. Арга барил өөр гэдэг тийм. Бүтээл төрөх гэж яг мэдээчлэх юм байхгүй. Одоо миний урлагийн төв хичээлээр болохоор бид нар юу яадаг л да манай оюутнууд театр үздэг. Тэгээд театр үзээ тэрнийхээ юунд бол үзнийхээ үр дүн болохоор зэрэг эссе бичдэг. Тэгэхээр одоо 250 хүүхэд нэг зохиолыг үзлээ гэж бодвол Эдипхан гэдэг драмын жижиг байлаа гэж үзлээ. Тэгэх юм бол эссе маань 250 өөрлөсөн. Яг л энэ бол чиний өөрөө чинь. Өөрөө чинь тийм ээ. Тийм болохоор бол ер нь хүн болоод ер нь харилцаа адилгүй яг л одоо юм бодох шиг тийм ээ. Тосон бодог харандаа юу гэдэг ингээд юу яаж яадаг. За ингээд ярьж ярихад бол ерөнхийдөө бол одоо сонсох, зөвлөх, санаануудаа хэлэх гэдэг юм. За тэгээд бол энэ бүтээлээ гарч ирэхээр зэрэг бол одоо бас нэрлэх нь аягүй чухал байдаг. Нэрээс бол та нарын бүтээлийн үндсэн санаа чинь харагдчих хэвээр. Түрүүн бол эрдэмтдийн өгүүллийн тухай ярьсан шүү дээ. Эрдэмтдийн өгүүлэл гэдэг нь үндсэн яг гол толгой нь тийм. Тэр шиг бүтээлийн чинь нэр бол бас л та нарыг бол илтгэж гарч ирж байгаа юм. Тэр зэрэг бол одоо нэр гэхээр зүгээр нэг одоо ингээл тэр гоё сонсогч нь анхаасаа илүүтэйгээр чи юу илэрхийлэх гэсэн юм бол бодож байгаа. За ингээд бол хүн болгоо одоо яг л өнгөт харандаа шигмээр ганц өнгийн харандаа байх юм л яг зурж болно. Тэ? Болно шүү дээ. Тэгтээ нь бол баялаг биш. Энэ олон өнгөд нийлжиж яадаг тийм энэ бол баялаг гоё бүтээл болж байгаа тийм. За тэгээ бол энэ ийм байгаа байхгүй юу? Бид нар бол ингээд ямар нэг юм хийхтэй хүн болгон өөр юм гэсэн удаа юм юу гэдэг. Зарим болохоор амар ярих хэрэгтэй.
шүтэн хүчтэй. Би чадахгүй хаа. Би чадахгүй. Тэгэхээр чадахгүйгээр дөнгөө зорилгоогоо хүрч чадахгүй тий. Наан болж чадсан. А зарим сар зэрэг яах вэ? Оо чадчих гэдэг нөгөө хошиг дээр бичи гэдэг тий. Бичи гэдэг үстэй. Тэ байж та. Тэр шиг одоо ингэ хитрхи өөргөө дэвэргээл. Тэгвэл нөгөө бас зорилго авахгүй. Тэгсэн чинь стэдэд чинь дарж байна уу? Бүр хэрэг хайцсан. Энэ яг гэж байгаа юм чинь. Аюултай гэдэг чинь бол аюу гоё байхгүй. Та нар яг ингээд нэг бүх одоо мэдээллүүдийг авдаг. Юм боддог те өөрөө хөөгчдөг. Амар зөрөгтэй. Тийм болохоор бол ямар нэгэн шийдлийг гаргахтаа магадгүй бид нь бие одоо хийж чадахгүй те. Би зориулж чадахгүй зүйлийг та нар зориулж магадгүй. Тэр чинь бол таны тав тал. Тэгээд бол юм бол ямар альва нэгэн зүйлийг хийхдээ шантрахгүй, зоригтой, цуцшгүй байх хэрэгтэй. Ер нь бол. Нэг метршгүй зүйлээ гэдэг шиг тийм ээ. Манай нэг хичээл дээр нэг хүүхдээсээ шүү дээ. Манай эдгээр тавьгаа яасан чинь хасаг охин монгол хэлээр аяг муу ярьдаг. Тэгсэн мөртөө эдгээр тавиад яасан чинь юу яагаад өөрийн аймаг бэлтгэж яаж байгаа. Гэхдээ асуудал дэвшүүлж чадахгүй болох нь болохгүй юм гэж явуулж байгаа. Ахаал нэг хүрээд ирж байгаа. Тэгвэл 3-4 удаа хийж байгаа байхгүй. Тэгсний үр дүнд мань хүн асуудал дэвшүүлж чадчихаг. Тэгэхээр зэрэг бол хүмүүс өөрийнхөө одоо ингээд limitation буюу би ингэж ярьж чадахгүй, би ингэж илэрхийлж чадахгүй гэж боддог биш. Та нар бол өөртөө итгэлтэй байж хийхин төлөө би юу хийгээ вэ гэдэг ямар арга замаар авах уу гэдгээр бодох хэрэгтэй. За тэгээд ямар альва нэг бүтээл хийхдээ бол юу гэдэг юм? Ингэдэг байхгүй нөө бүтээл хийгээд бол бүтээл сэтгэлгээ гэдэг шүү дээ тийм үү? Энэ маань болохоор зэрэг нь бол ингээд хүм болгонд байдаг л байгаа байхгүй юу? Гэхдээ энэ маань хизээд дэлгэрч гарч ирэх үү гэдэг аягүй асуудал. Одоо ингэ түүхэн нэгэд ярьж байгаа Пабло Пикассо 26-30 насны хооронд бол сод бүтээлээ төрсөн байгаа байхгүй юу? Тэгтэл Пол Сезанн болохоор 60 наснд бүтээлээ нэр хүндээ олцсон. За Пикассогийн одоо Авиньяны хүүхдүүд гэдэг кубизмын үндсэн суурь болж өгчээсэн бүтээл байгаа байхгүй юу? 81 онд төрсөн хэрэг юу хэдтэй? 26 тийм үү? Тэгтэл энэ Сезанны бүтээл дээр болохоор чи хэдтэй? Бас нэг 64-т байж байгаа байхгүй гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг бол хүн цуцшгүй явсны үр дүнд өөрийгөө нэг боломжтой байна. За ингээд ямар альва нэгэн бүтээл тавиа хийхэд бол заавалчгүй шаардлага байдаг. Тэгвэл хүн болгон хүссэн юм бүтээгээд бол бас аюул хэцүү, аюултай. За нэгдүгээр болохоор зэрэг бол байгаль орчноо хайрлан хангаалах. Миний бүтээсэн зүйл одоо байгалийн нураагаад устгаад яваад байдаг бол хэцүү шүү дээ үстэй. За тэгээд хүний нийгэм хүн болохоор бол нийгэм гишүүн хамт олонны оюуны болон ахуй хэрэгцээг бүрэн дүрмээр хангах хэрэгтэй. Энэ болохоор нийгмийн ёс зүйтэй байх хэрэгтэй. За дэлхийн даяар шилжлийн үйлчлэгээ харгалзсан одоо нэг өөрийн гэсэн өвгөмж соёл боломжлолыг агуулсан байх хэрэгтэй. Чиний бүтээл одоо нэг Япон дизайнерын хийсэн бүтээл ингээ харахаар зэрэг танигдаад байдаг байхгүй юу? Яг тэр шиг та нарын хувьд бол яг чиний хийсэн юм Монгол хүнийх юм байна да гэж бодогдчихвэл энэ бол айгүй хөтэй юм. Сайн одоо юу гэдэг вэ? Одоо энэ чиний том зорилго биелсэн гэсэн. За энэ нь болохоор соёлын ёс зүйн. За бүтээгдэхүүн үйлчлэгийн төрөл хэлбэрүүдийн шин чанарын хоорондоо уялдаа холбоотой орд өгнөж хэтийн төлөвийг тооцсон тодорхой утга санааг илэрхийлсэн байх ёстой гэж. Тэгэхээр зэрэг бол ер нь бол цаашдаа яаж явах вэ? Юуг шийдэх үү гэдэг асуудал байна. Энэ маань болохоор гооцоо бол ёс зүйн талыг бол харилцсан байх ёстой. За ингээд бүтээлээ та нар бол танилцуулахдаа түрүүн дээр эзэмшлийн нэгүүлэлт бичих буюу презентацийн гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яагаад энийг тавьж байгаа та нар зөвхөн бүтээл гэдэг нь дангаар байх юм бол хүн өөрөөр ямар ч ойлгох болно. За одоо энэ зургийг би тавилаа л да. Юу гэж бодож байна? За бодцоо. Энэ зураг болохоор энэ постэр болохоор зэрэг эзэн хэвчмэг хүн ба байгаль битгүү холбоотой гэсэн постэр уралдаан зарласан. Тэгээд тэн дээр бол ирсэн бүтээл байхгүй юу? Тэгээд бол хэрвээ ингээд энэ бүтээл ингээд дангаараа байхад бол та нар одоо өөрөөр ойлгох шүү дээ тийм үү? Тэ? За би тийм бол одоо энэ өөрөө нөгөө нэг тэр хүүхдийн тайлбарыг уншаад байна. Тэгэхээр зэрэг та нарын ойлгосон байдал энэ хүүхдийн тайлбар хоёр хэрхэн зурж байна. Тэ? Тэнгүүтлээ энэ маань болохоор зэрэг илүү ойлгомжтой болж гинэ гэдгийг та нар харцгаая. За хүн төрөлхтний үүсэл хөгжил цаг хугацааны явцад дэвшгийн хэрээр байгаль дэлхийн
захирал зам ёсоор явагдах нөхцөл болцоог улам бүр багассаар байгаа билээ. Хүний хэрэглээ хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдснээр байгалийн эрх чөлөөг хязгаарлалт байдалд оруулж байгаа нь болохоор урмал мод ургах ёстой газар ургаж амтан оршин байх газараа амьдарч чадахгүй нөхцөл үүснийг торон буй байдлаар төсөлсөн юм. Байгалийн эрх чөлөөг боогдоход түүнтэй хүн холбоотой амтан амьдрах орчин хүртэлх боогдож байдаг. Цаашлаад эмэгтэй хүнийг торон буйгаад төсөлсөн хүний үнс чанар энэрэнгүй сайн сэтгэлж ялгаагүй эд материалын зүйлсээр хязгаарлагдж байгаа юм. Нийгмийн хөгжил ба техник технологийн дэвшил өсөн нэмэгдэхийн хэрээр байгаль дэлхийн зам ёсны төрхийг алдагдуулахад зогсохгүй ухамсарт хүмүүний ухаангүй үйлдэлээр айн баглаа хорлон сүлгэж заримдаа өөрсдийн хийж буй буруутай үйл ажиллагааг хэрхэн нөлөөлж бүгд мэдэхгүй мэдсэн ч зогсож чадахгүй өссөн ч өөрчилж чадахгүй байдлыг улаан нүдээр роботоор хэлсэн гэж. Таны бодсон саяны тайлбар хоёр төрж гин үү? Тэгэхээр ямар ч ясныг та нар бол ойрцоо бодсон байгаа тийм үү? Тэгэхээр бол та нар бүтээлээд тавихтаа бол тодорхой хэмжээний тайлбарыг бичиж тавьж байгаа хэрэгтэй. Өөрийн чинь нэр, овог нэр, бүтээлийн нэр, тайлбар, техник. Энэ дөрвийг бол заавалж бичиж тавих хэрэгтэй. За ингээд анхаарал хандуулсан.